Дархан дэшиг ирнэ. За гоё байна. Та хоёр челленжид оролцсноо. Та хоёр дархан хүнсийн 6 шиг бүтээгдэхүүн байгаа. Аль төрүүлж зараад төрүүлж ирсэн ялагч болно. 100 төгрөгч илүү авч болохгүй, дутуу авч болохгүй. Ялагдсан шийтгэлтэй. За ямар шийтгэл? Хаалганы тэнд хайрцаг тавьж агаад 50000 төгрөг олтлоо дуулна. Би солгоо ш. Хамаагүй. Үгүй ээ. Та удаагаа. Ер нь бол гэр бүлэрээ хүнсээ цуглуулж яваа хүмүүстээр очие гэж бодож байна. Өөрөө бодолтож яваад нөгөө хүмүүстээ бэлгэлчих болохгүй. Ихчээ. Сайн байна уу ихчээ? Би өнөөдөр нэг дархан хүнсээр очиж нэг юм борцыг талах хийхийг судалсан байхгүй юу? Ихчээс нэг юм гойчих уу? Хүнсээ цуглуулаа явж байгаа юм биш үү? Би ч юу нэлээд эвгүүтэй явчихлаа да. Дууд хайрцаг барьцаг болчих юм уу? Сайн байна уу? Та дархных уу? Та тэгтээ дархан хүнсийг сонсч ирсэн үү? Хүнсээ. Аха. Сонсч ирсэн үү? Тэгээд би одоо яг өөрийнхөө гараар хийсэн борцыг зархаа явж байна. Та надаас хөтлөж авах уу? Сайн байна уу ихчээ? За түүгээс энэ гурыг хөдөлтөд авчаа шидэх үү? Тэ алийг чамаагүй зүгээр түүгээс авчих. Энэ миний гой хүүхдүүдэд аваад өгч болох гоё доо. За, эхнийхээ ямиг зарсан шүү. Зарсан. Одоо очиртэй. Сайн байна уу гэчээ би танаас ганцхан юм асууж уу? Та дархных уу? Би өнөөдөр дархан хүнстэй танилцсан байхгүй юу? Бүр хотоос ирж. Тэгээ би энийг өөрөө хийсэн. Тэгээд та надаас нэг нь худалдаж авах боломжтой байна уу? Баярлалаа гэчээ. Сайн байна уу? Та түүгээс энэ хоёр талах хөдөлтөд авчаа шидэх үү? Өө шилжүүлчих бол. Нөгөө артистагаа уралдаж байгаа байхгүй. Энэ манай дарханчуудын өөрсдийнх нь хийдэг юм брэнд болсон хоёр талах байгаа шүү дээ. Та тэгтээ шилжүүлж болох л байсан. 200 төгрөг нь илүү авч болохгүй гэж илүү авал би бол хожигдно. Баярлалаа гэж баярлалаа. Сайн байна уу? Та дархных уу? Та дархан хүнс гэж мэдв үү? Та надаас энийг авах боломжтой ганцхан үлдчихлээ. 3300 баярлалаа. Танаа зогсоо. За. Зогсоо. Шилжүүлээ. Шилжсэн. Манай дархан хүнсийн тань ингээд бичлэгэнд орж гисэн хүмүүстээ өгөөрэй гэд. Тэгээд дархан хүнсээс бас энэ бүх бүтээгдэхүүнийхаа тээжийг өгж байгаа. Баярлалаа. Бүгдээрээ өнөөдөр яг шинээр нь би сая үйлдвэр дээрээс нь аваад ирж байгаа. Баярлалаа хаа. За. Тэгээ бүх бүтээгдэхүүн дээж байгаа шүү. Баярлалаа. Та намайг авралаа. Яа, үнтэй юм уу? За, тэмцээн ирвэ. За сансныг бодоход ер нь бол гайгүй. Би хоёр талхаа шууд нэг хүнд зарж чадсан болохоор гайгүй цаг hodсон байх гэж бодож байгаа. Тэгвэл чи надаас төрүүлсэн байх магадлалтай л юм ээ. 78 минут 8 секунд. За, номер 5-аас доош гэж байна. 10 минут 15. Тийм ээ. За мика дуултал. Нэрээ юм уу? Дуулаарай, нас нь хайрцаг нь болоод ирээ. Цаст хайрхан. Яах вэ би? Мама чи бүжиглэх юм уу? Чи апати бүжиглэх юм уу? Апати. Baby. Яа баярлаа. Сумих зэрэглэн гэгээ анирла мөн үү? Хөөе чи жоохон чанга дуулаач ээ. Сүсгийн эрэхэн ээж минь бодогдно хүүгээ ирнэген сүгээ оргоо хүслээ чиртэн атсыг ширтээ мөн хайрлаарэ хит чамаагүй шүү мөн хайрлаарэ. Түрүү нэг апатай цогд болоодсан охин ав дээр очичоод буцчих чинь айгүй л мөнгө өгөх гээд явж байгаа шиг. Таатай их орон минь. Баярлалаа. Чам диний хин үгсэн авч маа гэд өгсөн юм уу? Баярлалаа. Тина уни үсч. Баярлалаа.
Ой, зармаг байна. Тийм зармаг. Чи энийг авч болно заяа. Хөргий. Ой чи наа хүүхд хагуултаа болооч. Муухай шиг гэлээ. Аз жаргалын дэлхүрээ. Money. Наа чи ярин чамд ашигтай бизнес юм шүү те. Талах зарж хожигдоол. Хожигдонгуудаа дуулж мөнгө олоод. Энэ гэхдээ саяны хүүхдийн аав нь наавар амир үлдсэн баха өөр. Энэ гэхдээ хүмүүсийн нүдэнд ямар муухай харагддаг юм бэ? Энд сайн нэг хэдэн хүүхдүүд бичлэг. Тийм үү? Нэр юм. Би гэхдээ 70-аас 5,000 төгрөгөөр илүү л авчлаа. За тэгээд өнөөдрийн хамтрагч байгууллага бол Дархан хүнс байлаа. 1971 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ерөнхийдөө бол дарханчуудынхаа бол 54 жил одоо тий талах нарийн боо Зармаг. зарим нь бол бүр амар тий. Дарханд ирсэн бүх хүмүүс засхан гэдэг заримгийг яаж хийж байгаа хаанаас ч хамаагүй ер нь бол дархны бүтлгүүрүүдээр зарагддаг. Тэгээ хаанаас ч хамаагүй олоод амсаад үзэхэд бол илүүдэхгүй. Амар гоё амттай шүү нэрэн гэсэн. Угаасаа тэр ихснэр байхгүй байсан чи хайрцгаа тавиал ажиллаа гэж мөнгө олчих юм байна. За тэгээ баярлалаа дархан хүнсийнхэндээ баярлалаа.